Сайн уу манайхаа. Дараагийн бичлэгээрээ уулзж байгаадаа баяртай байна. Бичлэгдээ орохоос өмнө лайк дараад, сувагт маань subscribe хийж биднийг дэмжихээ мартав. За ингээд бүгдээрээ бичлэг рүүгээ орцгоё. Дүс солимтож хааны ордонд 1-р ханхүү Царан цамхгийн захирагч. Аль биесээр олон нийтэд зарлагдаагүй байгаа болохоор намайг тэгж дуудахгүй байвал зүгээрээд хинт хамаатай юм бэ? Энд зөвхөн хоёулаад байна штэ. 6 жилийн өмнө хуучин Царан цамхгийн буурыг очиж үзьегээд гуйж исэн хүүхэд одоо энэсэд цагаан цамхгийн хүндэт захирч босчихсон гэхээр итгэж чадахгүй нэ. Чиний өсөлтийг хараад сэтгэл минь бүр дүүрчихлээ. Би хизээ танаас тэгж гуйсан юм бэ. Эрхэм дээдсэ, таны харж байгаачлан би хар шидийг шалгалтаас болоод их завгүй байна. Та аль хэдийн уржигдар шалгуулчихсан болохоор би чинь дөвдөөгүй бол одоо буцаад явна уу? Альвэ битгий юм байл та. Би чамайг завгүй болохоор бүр өөрийн биеэр эндэрчсэн байхад. Ингэхэд миний бүх юм зүгээр гэдэгт итгэлтэй байна уу? Өдөржингөө л толгой эргэж дотор муухайлаа. Тийм ээ, бүх юм чинь зүгээр. Би сэжиглээгүй ч үшэлтэй. Өдийг хүртэл харуулсан тэнэглээс нь болоод хар шидийн удирдлагад ор байж магадгүй гэж утсан. Рагнарыг хаан ширээн суулгахыг хүссэн Хербертийн хувьд ууган ханхүү ойлгомжтой замын садаа шүү дээ. Түүнийг тэнэг болгоод өөрөөр нь үгүй хийлгэх амархан. Гэхдээ тэр зүгээр л төрөлхийн тэнэг байсан. Оо, бодоод байсан. Миний дүү Хейли дараагийнхан биз дээ. Тийм ээ. Яан, надад явхаас өмнө нэг хэлэх зүйл байна. Тэр ойрд надаас чиний талаар нэлээд асуух болсон. Чамайг сонирхоод байгаа л дээ. Эрхэн дээдсүү? Тийм ээ. Тэр чамайг ихэнх цагаа юу хийж өнгөрөөдөг вэ? Ойрд юу сонирхож байна? Дуртай хоолч нь юу вэ гэдэл тиймэрхүү зүйлсийн талаар асууж байсан. Тийм мэдээлэлээр яах гэж байгаа юм болоо? Гэхдээ асуудал нь би чамтай дотнож хэлээ. Энэ асуултуудын хариултыг мэдэхгүй болохоор хариулж чадаагүй. Хейлитэй уулзахаараа хариултуудыг нь хэлээрэй. Жижиг зүйлч гэлээ түүнд таалагдах болно. Ханхүү гарсны дараа Яан ганцаар үлдэн бодолд автана. Ууган ханхүүч гэсэн нэлээд өөрчлөгдсөн байна. Түүний ааш цан нь улам гэгээдэг болоод баг багаар тогтмол сайжирч байгаа. Бас тэр үнэхээр сайн хичээж байгаа шүү. Хэрвээ түүний зөв чилдүүлэх юм бол ирээдүйд мэрэгэн удирдагч болж чадна. Гинт хаалга тогших чимээ сонсогдно. За, орж болно. Өрөөнд гүнж Хейли орж ирнэ. Удаан уулзсангүй шүү, Яан эрхмээ. Эрхэм дээдсэ, та хэр байв да? Таны ачаар сайн байлаа. Ашгүй дээ, та ийшээ суу. Хейли суудлаа эзэлмэгцээ хэн нэгэн сонсохоос сэргийлж дуу тусгаарлах шид ашиглав. Эн чинь дуу чимээ тусгаарлах 2 пор зэрэглэлийн шид байна. Та 2 пор зэрэглэлд хүрчихсэн хэрэг үү? Үнэн дээр 3 хурууга гозойлхон харуулв. 3 дугаар зэрэглэлөө. Тийм ээ, багш надад тэгж хэлсэн. Баяр хүргэе. Би таныг 3 дугаар зэрэглэлд хүрнэ гэж бодож байсангүй. Тэгэхээр та энэ шидийг ашиглаж байгаад надад юу хэлэх гэсэн юм бэ? Яан эрхмээ. Би одоо цаашдаа яасан дэрвэ? Тэр чинь юу гэсэн үг вэ? Би хаанаас эхлэхээ мэдэхгүй байна. Тэгвэл би эхлээд танаас нэг зүйл асууя. Та яагаад шидтэн гэдгээ бусдаас нуусан юм бэ? Аав, тэгхийг хүссэн юм. Намайг 12 нас хүрэхэд миний ман оруулалтын шалгалтыг авсан хүн шидтэн Кевин байсан. Кевин эрхэм намайг шидтэн болох чадвартайг олж мэдсэн ч шууд цагаан цамхагт мэдэгдэхгүйгээр эхлээд аавд хэлсэн. Таны мэдэж байгаагаар эзэнт хүрний шидтэн болно гэдэг өөрийн байр сууриас татгалзаж цагаан цамхгийн нэг хэсэг болно гэсэн үг. Эзэн хааны гэр бүлийн гишүүн байсан ч тэр аав намайг цагаан цамхгийн гишүүн болохыг хүсээгүй. Тэр намайг эзэн хааны гэр бүлийн гишүүн хэвээр байлгахыг хүссэн. Түүнээс хойш Кевин эрхэм намайг шидтэн болох чадвартай гэдгийг нуух эзэн хааны тушаал авч би гүнжийн үүргээ биелүүлж амьдарсаар ирсэн. Гэхдээ нэг өдөр би нэг зүйлийг анзаарсан. Доктор минь миний үгүй хийж чадахгүй шидтэн болох хүсэл байгааг анзаарсан юм. Тэгээд та нууцаар эзшид сурч одоо надтай энэ талаар яриад байж байгаа ах нь. Кевин, миний өмнөх амьдралд ууган ханхүүг дэмждэг цөөхөн хідэн хүмүүсийн нэг байсан. Тэр азтай байжээ. Эхэндээ би ахтаа туслахыг хүссэн. Тэр үед хинч ахын талд байгаагүй. Харин одоо бол өөр. Түүнд одоо та бас сэлмийн эзэн Оливер байгаа шүү дээ. Ян. Тэгээд хамгийн гол нь тэр одоо зөв рүүгээ явж байгаа. Тэгэхээр танд одоо ямар ч зориг байхгүй болчихсон гэсэн үг үү? Гүнж. Нэг тиймэрхүү л. Би хууль бусаар эд шид сурсан болохоор ирээдүйд ахийнхаа замд цаад болчихгүй гэж айж байна. Өөрийнхөө амьдр. Таны хийх хэрэгтэй зүйл бол ердөөл тэр. Эзэн хааны гэр бүл ууган ханхүүгийн төлөө биш. Өөрийнхөө төлөө амьдр эрхэм дээдсэ.
Би яаж тэгхээ мэдэхгүй байна. Хинч бүх асуултын хариултыг мэдэж төрдөггүй шүү дээ. Хэрвээ та бусдын үн цэнийг дагаж амьдрах юм бол эцэст нь таны амьдрал өөр нэгнийх болно шүү дээ. Хэрвээ та удаан хугацааны турш тэгж амьдрвал өөрийгөө алдаж харуулсал бонд ямар ч зориггүйгээр тэнүүшлэх болно. Тийм болохоор таныг өөрийнхөө төлөө зөв сонголт хийгээсэй гэж хүсэж байна. Урагшлагын хажуугаар өөрийнхөө амьдр. Би таныг өөрийнхөө хүссэн амьдралыг олж чадна гэдэгт итгэлтэй байна. Яан ихэмээ, та өөрийнхөө хүссэн амьдралыг олсноо? Би мэдэхгүй. Би хитрхи бие тоосон зүйл хийчихсэн бололтой. Үгүй ээ, огтхон ч тийм биш. Үнэндээ та надад ийм зүйл хэлж байгаа анхны хүн нь. Би үргэлж гүнжийн үүргээ гүйцэтгэх ёстой байсан учраас үүнээс өөр амьдралаар амьдрах талаар төсөөлж чадахгүй байна. Намайг зоригжуулсанд баярлалаа Яан эрхэмээ. Та ямар ч зам сонгосон байсан. Эд шидээ үргэлжлүүлж сурсаар байх юм бол танд их тус болно. Таныг ингэж хурдан сайжирслыг хараад байхад ирээдүйд бүр л өндөр түвшинд хүрч чадна гэдэгт итгэлтэй байна. Тийм болохоор би танаас нэг зүйл гуйх гэсэн юм. Яан, гайхан Хейли рүү харав. Хейли. Яан эрхэмээ. Та надад эд шид зааж өгч болох уу? Яан. Өшөөгөөрэй. Яан. Таны эд шидийн багш Кевин эрхэм биш үлээ? Хейли. Кевин эрхэмд надад өөр заах зүйл үлдээгүй гэсэн. Кевин гүнжид хандна. Намайг уучлаарай эрхэм дээдсэ. Хейли. Ууж байна Яан эрхэмээ. Миний багш болооч. Яан, дотроо. Би яасан дээр вэ? Гүнж эд шид сурах чадвартай гэдэгт би итгэлтэй байна. Урдуур зэрэглэл гэдэг бусдын туслалцаатаагаар хүрч чадах зүйл биш. Эд шидийн төрөлхийн авьяас хэрэгтэй. Эзэн хааны удмын сүүлийн шидтэн, 5 дугаар зэрэглэлийн шидтэн, Вичл Грин Ривертэй энэ тэнцүү чадвартай байх ёстой. Үнжиг шидтэн гэдгийг мэдэх хүн маш цөөхөн. Хэрвээ тэр дээд түвшний шидтэн болчих юм бол дараа нь надад хэрэг болно. Яан. Тэгээ. Хейли. Үнэхээр үү? Яан. Гэхдээ надад нэг нөхцөл байна. Хэрвээ надад тусламж хэрэг болвол ихэн дээдс та надад туслах хэрэгтэй байна. Хейли. Мэдээж та надад зөндөө тусалсан шүү дээ. Би чадах чинээгээрээ танд туслах болно. Яан. Огт эргэлзэхгүй хариуж байх чинь. Та намайг юу асуухыг ч мэдэхгүй шүү дээ. Хейли. Би танд итгэж байгаа болохоор тэр. Дараа нь шидийн хичээлийн талаар яригдцгаая. Харин одоо шалгалтаа үргэлжлүүлж болох уу? Хейли. Тийм ээ. Яан. Танаас ямар ч хар шидийн уул мөр илэрсэнгүй. Та одоо босож болно. Таны толгой эргэж магадгүй учраас удаанаар босоорой. Ойлголоо. Баярлалаа. Хейли шидийн шалгалт өгсөний дараа толгой нь эргэн хүл алдахад Яан түүнийг түшиж авна. Яан. Та зүгээр үү? Би танд шивэрчин дуудаж өгөх үү? Хейли ичс сандрна. Хих хэрэггүй би зүгээр гэж хэлв. Гүнж Яаны гараас зөөлөн хүндэрч итсэн байдртай харцаад ошлуулна. Яан. Ихэн дээдсэ. Би царан самбхийн ажлаа дуусгаад гэртээ ном унших юм уу? Эсвэл лабораторитой эд шидийн судалгаа хийдэг. Надтай хамт амьдрал дээр давлаасаас болоод би ойрд алхимид сонирхолтой болоод байгаа. Надад дувтай хоол байхгүй ч гэсэн би халуун ногоотой хоол сайн идэж чаддаггүй. Би таныг ууган ханхуугаас эдвэрийг асуусан дэс сонссон. Яан, би тийм сонирхолтой хүн биш л дээ гэхдээ. Хейли, ах танд тэгж хэлсэх хэрэг үү? Яан, өшөөгөөрэй, тийм ээ. Хейли маш их ирчиж хацар нь улайх бөгөөд сандарсандаа юу ч хэлж чадахгүй зогсно. Хейли, тэд дараа уулзъя, Яан эрхэмээ. Тэр яар нь эргэж харан гүн гарч одов. Яан, би ямар нэг буруу зүйл хийчихсэн юм байх та. Царан цамхгийн захирагч 5 дугаар зэрэглэлийн шидтэм Херберт Леоны хэрэг. Эзэнт хүрэн даяар тархаж ард иргэдийн дунд үүмийн самунд игдэс юм. Үүний хариуд эзэн хаан Терри Грин Ривер бүх хар шидтэй холбоотой мөрдлийг өөрийн удирдлагад оруулж эзэнт хүрний хамгаалтыг ахиулав. Дараагийн цагаан цамхгийн захирагч болохоор сонгогдсон залуу шидтэн Яан Фэж хар шидтэй холбоотой бүх асуудлыг маш нөхөр мөрдөж ард иргэдийн уур бухимдлыг дарсан юм. Херберт Леоны нэр эзэнт хүрний түүхэн дэх бүх цаг үеийн хамгийн харгас гэмт хэрэгтнэр тэмдэглэгдэж, түүнийг дэмжиж байсан хэсэг бүлэг язгууртнууд Рагнараас нүүр буруулан цагаан цамхгийн шин захирагчийн үйлдэлд анхаарал хандуулах болов. Яан, энэ бүгд чинь юу вэ? Радио. Танд ирсэн найр хүлээн авалтын урилгууд. Хар шидийг хэрэг намжиж амжаагүй байхад энэ хүмүүс үнэхээр хинэггүй юм а. Та эднийг уншихгүй хэрэг үү? Би угаасаа явахгүйгээс хойш.
Гэхдээ та энийг уншсан дээр юм шиг вэ. Наадах чинь юу вэ? Танд ирсэн гэрлэх санал байна. Жираре гэж хүн таныг энэ жил 12 хүрч байгаа өөрийн том охинтойгоо 5 жилийн дараа гэрлүүлэх хүсэлтэй байна. Яан, энэ жил 12 хүрч байгаа гинэ. Ямар гэгчийн галзуу ногшин вэ? Та одоо насанд хүрчихсэн болохоор хүмүүс гэрлэлтийн талаар ярих нь тийм сонин зүйл биш шүү дээ. Хамгийн залуу дээд түвшний шийдтэн цагаан цамхгийн дараагийн захирагчийн хувьд гэрлэлтийн талаарх асуудлууд зөндөө гарч ирэх байх. Яан, энэ язгууртнууд намайг зүгээр л улс төрийн хүч болгож ашиглах гэж байгаа юм. Улс төрийн гэрлэлтэд 12 та охин ашиглаж байна гэхээр итгэж чадахгүй нэ. Яг галзуурсан байж таарна. Радио. Тэр тал дээр би тантай санал нийлж байна. Өөрт тохирсон хосоо олно гэдэг амьдралын эрхээр болох ёстой зүйл шүү дээ. Тэгвэл би эднэрт таны өмнөөс татгалзаад өгье. Яан. Тэгдэ, баярлалаа. Радио. Зүгээр дээ. Та хар шидийн мөрдлөөс болоод завгүй байгаа байлгүй. Би таны гэрт амьдарч байж иймэрхүү зүйлээр туслах хэрэгтэй шүү дээ. Бодоод байсан. Би одоо бовтол танд талхаснаа илэрхийлж байгаагүй юм байна. Ээжийг минь хамгаасан баярлалаа радио. Зүгээр дээ. Яг бодоод үзвэл таны харш дотор суйрлуулсан манай үрхэл тэр хүмүүсийг барихад тусалсан шүү дээ. Бас би фээж авахаг амиараа хамгаална гэж танд амласан байхаа. Тэгвэл надад танд тусалмаар байгаа нэг зүйл байна. Таны биед мана оруулж манай хордлого авахд хүргэсэн шидтэн хин юм бэ? Та тэр хүний нэрийг эсвэл гадах төрхөөсөн санаж байгаа зүйлээ хэлээд өгөөч. Би тэр хүнийг заавал олж аваад зохих шийтгэлийг нь оноох болно. Тэрийг би санахгүй байна. Юу? Шүн дунд босон явдал л да. Бас намайг үзэн яддаг шидтнүүд олон байсан. Би залуудаа мөнгө олохын тулд нийслэлд арх хэмжээр ажилладаг байсан учраас хэн байж болохыг нь мэдэхгүй байна. Үннийг хэлэхэд би Дагласыг танцааранг нь орхиод үхэж магадгүй гэж бодохоор шидтнүүдийг үзэн яддаг байсан үе бий. Гэхдээ инээдтэй нь би манай хордлого авахаас өмнө дээрэмчдийн гарт үхэнгээ алдсан. Харин одоо бол би тантай өвчрсний ачаар манай хордлогоор үхэхэргүй болж бас миний Дагластай хамт байх ирээдүй илүү чухал болохоор би бүх үзэн ядалтаа мартчихсан. Мэдээж миний амийг аварсан таны өгөөмөр занг би хизээж мартахгүй. Радио, би өмнө хизээж аавынхаа царайг харж байгаагүй. Тэр намайг төрхөөс өмнө алга болоод одоо түүний ам үгсэн эсхийг хэн ч мэдэхгүй. Гэхдээ би тантай уулзаж хамт амьдрсны дараа мэддэг болсон. Хэрвээ аав минь байсан бол нэг иймэрхүү байх байсан юм байна да гэдгийг. Би яагаад Дагласын үргэлж цаваа сэргэлэн байдгийг бас ээжийн минь би ч гэсэн улам эрүүл болж байгаа шалтгааныг ойлголт шиг боллоо. Энэ бүгд таны найруулсан бэлгэмлийн ач. Ирээдүйд миний ээжийн хажууд байхгүй байх хугацаа улам ихсэн. Таныг ээжийг минь хамгаална гэсэн амлалтаа үргэлж биелүүлнэ гэж найдаж байна. Мэдээж тэгнэ яан ирэх юм ээ. Одоо бараг болж явах ёстой доо. Ахмадаа, би эцэстэн дуусарчлаа. Ландорын цэцэг ашиглаж найруулсан манай хордлогын ерөндөг аавд хурдан өгөх хэрэгтэй байна. Аава, та энд юу хийж байгаа юм бэ? Би танд гинтийн бидэг байх гэж байсан шүү дээ. Чи манай хордлогын ерөндөг хийсэн хэрэг үү? Яан ирэх юм ээ. Эн чинь юу болоод байна? Би зөвхөн цагаан цамхгийн захирч нэвтрэх хэрэгтэй номын сангаас Ландор цэцгийг яаж түүж болох талаар судалсан юм. Эд зүйлийн цагийг зогсоох боломжтой дээд түвшний шид байгаа юм. Азар урмал дээр бас үйлчлэх юм байна. Баярлалаа яан ирэх юм ээ. Ахмадаа, би эдгийх боломжгүй өвчний ерөндөг бүтээдэг архимч болно. Тэгж байж хинч дахиж аав шиг минь зовхгүй. Баярлалаа Ахмадаа. Дүс солигдож бид хэн нэгний хучин дурсамжийг харах ба чийл ганцаараа үлдсэн. Хүний ертөнц болон драгонианчуудын хоорондох хүшиг хаагдах гэж байна. Драгонианчууд энэ дэвхий дээр маш их үүмэн самуу сүрлийг авчирсан. Тэр нүглийнх нь хариу нэлээд хүнд байх болно. Чи сүрчин амьсгалаа хураах хүртлээр энэ газараас нэг алхам ч холдлоггүй нүглээ намжлах болно. Үрт. Дүс солигдож Рагнар. Үнэхээр яг адилхан байна шүү. Хэн нэгэн ирэх усхоор намайг хүлээж бай гэж тэр захидлын дээр бичсэн байсан. Гэхдээ ийм зүйл байна гэж бодсонгүй. Ихтэй би яаж эндээс гарах болж байна? Ян Фэж намайг хянахаар энэ хавийг царaan цамхгийн шидтнүүдээр дүүргэчихсэн учраас би зүгээр зүсээ хувиргаад тэдний хажуугаар гарч чадахгүй. Туслах. Та түүнд санаа зовх хэрэггүй дээ. Үлгмийн өдөрдөгч одоо байгаа царaan цамхгийн захирагчаас хамаагүй хүчрхэг. Рагнар. Бүлгмийн өдөрдөгч гинэ.
Туслах. Та түүнтэй уулзаад энэ талаар илүү сайн мэдэх болно. Рагнар. Энэ чинь юу вэ? Туслах. Энэ таныг төгд хүргэх дарц байгаа юм. Орно уу? Рагнар. Гарц гинэ. Даймфил. Ирхэм дээдсэ. Миний гараас бариарай. Рагнар. Даймфилд ирхэм ээ? Тэд хөхөнгийн эд шидийн гарцаар дамжин өөр газар очив. Рагнар. Та яаж энэ шидийг ашиглаж чадаж байгаа юм бэ? Даймфил. Гайхах хэрэггүй дээ. Херберт Леонч энэ шидийг ашиглаж чадахгүй шүү дээ. Ирхэм дээдсэ. Та үнэхээр Херберт Леоныг өөрийн хүчээр л цараан цамхгийн захирагчийн суудалд хүссэн гэж бодож байна уу? Тэр хэмжээшгүй их хүч чадал олж авчхад зөвхөн өөрийн байр суурийг дээшлүүлэх талаар л бодож байсан. Түүнийг угаасаа л зайлж удах байсан юм. Харин ч өөрийгөө үгүй хийж бидний ажлыг хөнгөчлөө. Рагнар. Даймфил. ертөнц маш өргөн уудам. Энэ ертөнц зөвхөн сонгогдсон цөөхөн хэдэн хүмүүст л зориулагдсан. Харин та тэр сонгогдсон хүмүүсийнх нь нэг. Эзэн хаан хүртэл сонгогдож байгаагүй. Рагнар. Сонгогдсон гинэ. Даймфил. Тийм ээ. Бүжигмийн удирдагч таныг удирдагч болоход төгс тохирно гэж бодож байгаа. Монхог энгийн иргэдийг дэлхийн хуучин үнний хамтаар устгаж, дэлхийд даяар шинэ үннийг дэлгэрүүлж чадах төгс удирдагч. Мөн та энэ шинэ ертөнцид хүрэх замыг нээж чадах цусыг өгдөж авсан хүн. Бүжигмийн удирдагч энэ өдрийг маш удаан хүлээсэн. Рагнар. Юу гэж гар зуурфна вэ? Эд шидийн хүчээрээ Херберт Ян хоёроос ч илүү хүн байдаг гэж юу? Тийм хүн үнэхээр байж болно гэж юу? Эзэнт гүрний шашныг дардаггүй шашны бүлгэн байдаг гэж сонсож байсан ч эзэн хааны хүлэгт Баатрин салааны ахмад цагаан цамхгийн захирагч хоёр хүртэл холбоотой байх нь гэж бодож байсангүй. Тэд эзэн хааны гэр бүлийн гишүүн намайг ашиглаж улсын шашны урсгалыг өөрчлөхийг зорж байгаа хэрэг үү? Рагнар. Энэ бол боломж. Хэдий сайхан санаа биш байсан ч миний одоогийн нөхцөл байдалд би олдсон ямар ч боломжийг атгаж аваад тэндээсээ өөрийн хүчээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Харин тэгхийн тулд би боломжтой бүх зүйлийг ашиглаж өөрийн хаан ширээг эргүүлэн авах болно. Шөнийн харанхуй ойд Даймфилд Рагнар хоёр явсаар нэгэн газрын өмнө ир зогслоо. Даймфилд ханхүү рүү харан "Энэ байна эрхэн дээдсэ" хэмээн хэлв. Тэдний өмнө тэнгэр багнагдсан харанхуй нууцлаг нэгэн цамхаг сүндэрлэн харагдаж байлаа. Даймфилд намайг дагаад яваарай. Даймфилд ханхууг дагуулan дотогш орж бүдэг гэрэлтэй эртний загвартай хондожоор алхана. Рагнар. Энд чинь хаана байдаг газар вэ? Рагнар эргэн тойрноо гайхан харсаар асуухад Даймфилд тайвнаар хариуж эхлэв. Даймфилд. Энэ бол драгонианчуудын амьдардаг байсан ордон. 300 жилийн өмнө цагаан цамхгийн хаалтын шидээр дэлхийгээс ашигдсан газар юм. Тэд үргэлжлүүлэн алхсаар лууны асар том гүшөө бүхий танхимаар дамжин өнгөрлөө. Даймфилд. Хаалтын шидийн хүч суларч хүмүүс энэ газрыг олоод нэг их удаагүй байгаа. Рагнар. Намайг яах гэж ийм газар авчирсан бэ? Төд удалгүй тэд улаан нөмрөгтэй олон хүмүүс цугларсан том танхимд орж ирэв. Тэднийг хараад нэгэн хүн "Па ирчихлээ" хэмээн өгтлээ. Бүлэгмийн гишүүд. Эрхэм дээдэст хүндэтгэл үзүүлье. Танхимд байсан бүх хүмүүс ханхуугийн өмнө нэгэн зэрэг бүхийн хүндэтгэл үзүүлв. Рагнар. Та нар ч бүгд язгууртнууд байх шив. Танилцаарай олон байна. Рагнар цугларсан хүмүүсийг ажиглан маш их гайхаж байлаа. Даймфилд. Шинэ үнний ертөнц эхлэх чухал мөч учраас би нийслэлдэх хамгийн өндөр зэрэглэлийн гишүүдэд цуглуулсан юм. Рагнар. Гэхдээ та хамгийн гол хэсгээ мартчихсан бололтой. Энэ бүгд цугларсан шалтгаан мөн хэний дур ажиллаж байгаа чинь. Би одоо та нартай адилхан нэг завинд сууснаас хойш ядарч тэрийг мэдэх хэрэгтэй биш гэж үү? Рагнар өөрийн байр сууриа тодорхой болгохыг хүсэн шалгаахад Даймфилд энэ эмсэглэн хариулав. Даймфилд. Та удахгүй олж мэдэх болно. Тэд асар том хаалганы өмнө ирж зогслоо. Даймфилд. Бүлэгмийн удирдагч таныг дотор хүлээж байгаа. Хаалга аажмаар нэгтгэхэд Рагнар дотог шалхан орж тэнд харсан зүйлээсээ болоод маш их цочирдон зогсов. Дотогш орж аврах том багнуудтай урбан танхимд байх нэгэн ерөөс бус оршихуйг хараад дотроо ихэд гайхшин. Танхимд байсан улаан нөмрөгтнүүд тэрхүү оршихын өмнө өвдөс өгдөн мөрөгцгөв. Улаан нөмрөгтнүүд. Өө, луугийн сүүлийн үр удам минь. Өө, луугийн сүүлийн албат минь. Рагнар дотроо. Энэ хүн удирдагч нь байх нь. Явантус. Танд намайг юу болох, яагаад таныг энд дуудсан талаар асуултууд байгаа гэдэгт итгэлтэй байна. Би бол Явантус.
Им газар нутаг дээр үлдсэн сүүлийн Драгониан. Рагнар дотроо. Драгонианчууд 300 жилийн өмнө устж үгүй болоогүй гэж юу? Тэд хүчрхэг хар шидийг ашиглаж чаддаг оршихуунууд байсан. Түүний гаднах төрх Драгонианчуудын тэмдэглэгд үлдсэн дүрслэлтэй гарцаагүй адилхан байна. Зуугийн сүүлийн үр сад гэж энийг хэлсэн юм байх та. Явантус, та нэг л эргэлзсэн харагдаж байна. 300 жилийн өмнө манай төрөл зүйл хүн төрлөختний дайнд устж үгүй болсон нь үнэн. Надаас бусад бүх Драгонианчууд устж үгүй болсон. Таны өвөг дээдэс Мичл Грин Ривер өөрийн цусыг ашиглан надад хүчтэй битүүмжлэх шид шившиж намайг энэ газараас авхамж хөдөлж чадахгүй болгосон. Явантус, би энэ мөчийг маш удаан хүлээсэн. Явантус өөрийн бие дээрх битүүмжлэл болон түүнийг хэрхэн тайлах талаар Рагнарт тайлбарлаж эхлэв. Явантус, тэр хүний цус Мичл Грин Риверийн надад шивссэн шидийг битүүмжилсэн цус. Энэ шившлийг үгүй хийхин тулд надад тэр шидтний үр удам хэрэгтэй. Рагнар, намайг алаад цусыг минь ашигласан бол илүү амар байсан биш гэж үү? Яагаад заавал надтай тохиолдох гээд байгаа юм бэ? Явантус, наадах чинь хитрхи зэрлэг юм ханхүү. Таныг эзэн хаан болгочихвол бидэнд илүү ашигтай гэж бодсон болохоор тэр. Явантус өөрийн алсын хараа төлөвлөгөөгөө танилцуулж аврах том далгачаа дэлгэнэ. Явантус, би энэ дэлхий дээрх хуучин үннийг үгүй хийж шинэ үннийг дэлгэрүүлэх болно. Харин энэ давхарцоо тэр төлөвлөгөөний минь нэг хэсэг. Драгонианчууд хүн төрлөختний хамтаар оршин тогтнож болох амар амуус нь дэлхийн төлөө. Рагнар, тэгэхээр чи намайг шашны хэрэгсэл болгож ашиглаад харин намайг татгалзуул шууд энд минь алах биз. Угаасаа намайг орлож чадах хүн өрөөнд минь унтаж байгаа шүү дээ. Явантус, надад таныг гимтэх ямар ч бодол байхгүй. Хэрвээ та миний саналаас татгалзуул би таны дурсамжийг арчаад л буцаагаад явуулах болно. Гэхдээ миний таныг сонгосон шалтгаан нь энэ боломжоос татгалзахгүй гэдэгт итгэлтэй байсан болохоор тэр. Рагнар гараа чанга зангидан хэсэг зуур тунгаас нэгцэст шийдэмгий харцаар Явантус руу харав. Рагнар, надад амлал. Намайг эзэн хаан болгож надаас урахгүй гэдгээ. Явантус, би танд амлаж байна. Рагнар, за тэгвэл. Рагнар чинжаал хутад авч алгаа зүсээд цусаа доор байх шидэд тойрог руу дусаалаа. Рагнар, би саналыг чинь зөвшөөрч байна. Цус тойрогт хүрэхэд гэрэл цасарч тэдний хоорондын гэрээ баталгаажив. Явантус энэ мөчийг үзээд баярлсандаа чангаар хөхөн. Түүнийг тойрон эргэлдэг шидийн хүч биеийг нь бүрхэн авч дадвах төрх нь өөрчлөгдөнө. Тэрээр хүн төрлөختний дунд ороход бэлэн болж дэгжин улаан хүрэмтэй ир болон хувирлаа. Явантус, баярлалаа ханхүү. Тэгвэл одоо хүмүүсийн тоглоомор тоглож үзэх үү? Таны царай айдас дүүрэн байна. Явантус Рагнар руу алгуурхан ойртож түүнийг тайвшруулах мэт зөөлөн дуугаар хэлв. Явантус, надаас айх хэрэггүй дээ ханхүү. Би таныг гимтэхгүй. Бид харин ч сайн найзууд болох байх шүү. За тэгвэл одоо тэрээр өөрийн адгт руугаа очиж урт улаан нөмөргийг нь авч өмсөөд танхимаас гарахаар шийдэмгий алхав. Явантус, удаан хугацааны дараа гарч алхах цаг минь болсон. Энэ удаагийн Pathfinder инхүү тусаж байна. Лайк дараад, Softman subscribe хийж биднийг дэмжихээ мартаваа. Дараагийн бичлэг хүртэл түрүү иштэй.